За 2005 онд 12 дугаар сургууль дөнгөж шилжиж орж ирээд өөрийнхөө сонирхлоор нийгмийнхаа хичээлд аягүй сайн байсан баха. Тэгээд дүүргийн нэг эргцэн тэмцээн болох гээд анги болгоноос нэг хүүхдийг шалгаруулж аваад нэг урлагийн зааланд цуглуулж исэн. Тэр тэмцээнд оролцоод анги болгоноос нэг хүүхэд орж исэн. Тэгээд бид тэр ангиасаа ороод бид тэр нэг хос олоод тэр тэмцээнд оролцож исэн байхгүй юу? Тэгээд ихэд манай нөгөө ангийн хүүхэд Тимүжин орж ирж байлаа. Тэгээд ихэд анх бүхнийг чи надтайгаа тодорхой. Битэр айгүйх мессежээр харилцдаг байсан л да. Тухайн үедээ тэгээд мессежээр харилцдаг байжгаад нэгэн тассан баха. Тэгээд Тимүжин яг нэг хандлаганууд ерөнхийдөө хараа илчижсэн юм. Тэгэхээр би зөвшөөрсөн юм аа. Зөвшөөрсөн чи яг тэр Тимүжин гадаа хатчихсан гэсэнтэй. Тэгээ миний зөвшөөрсөн хариултыг аваад харишааны нөхрөө. Тэгээд ингээд хөлөөгээд унаал ингээд суган дээр хүн ингээд тогтоод үлдчихдэг юм байна шүү дээ. Тэгээд ингээд суган дээр тогтож үлдээд мессежээ бич дуусгачаад ингирийнхаа кармандаа хийчээл тэгээд гарч ирээд хувцас гүгээд автобусан сууж ирлээ. Тэгээд автобусан суугаад хувцас авсан чи. Нүл шороо. Нэг тэгжсэн тийм хөвчлөлт явдал би. Тэгтээ тухайн үед ариуна над руу айгүй гүгээд идэв гэсэн юм аа. Илт. Намаа гэртээ өргөөд өгч гээл тэгдэг байсан. Тэг бүхэл юм даад шүү дээ. Гэхдээ зарим хүмүүс ингээд нөгөө хайртай эмэгтэйдээ ч юм уу таатай хүндээ ингээд нэг гоё харагдах гад сайхан зан гаргаж харагддаг шүү дээ. Манай Тимүжин болохоор ингээд нөгөө бүх хүнтэй яг адилхан харьцдаг. Заавал одоо надтай сайн ч юм уу надад сайн ингээд надад онцгой сайн биш. Бүх хүмүүстэй бүх эмэгтэй хүнтэй айгүй гоё харьцдаг. Би тэр замыг харсан. Амар ялгаатай шүү дээ. За би ер нь айгүй тийм олон хүүхдэд чанга дуутай юм болгоно хурдан зантай. Тимүжин болохоор яг тэрний эсрэг юм. Хоёул шал өөр. Тэгээд ариуна юу айгүй дайрч. Цөө хүүхдээ Шудраг. уурлахтаа удаан Энийг зөвхөн хийж. Тэр зам бас маш таалагддаг. Яг битээр яг их ярьдаг л та хоорондоо яг ирээдүйд одоо ямар хүмүүс болох вэ гэд ер нь бол нийгэмдээ ч гэсэн хамаатан садандаа ч гэсэн аль байгаагаараа тусалцдаг, дэмждэг нэг тийм ахын юм уу, эгчин юм уу нэг тийм гэр бүл болохыг айгүй хүсдэг. Тэгээд хинт ч бас ямар ч тусламж ирээдүйд гарах юм билээ. Тэр үед нь бас одоо шууд дэмжээ туслах боломжийн тийм амьдралтай, тийм боломжтой сэтгэлтэй тийм гэр бүл нь болохыг хүсдэг. Үлгэр дуурайл болъё. Ирээдүйд бас нэг дурсагдах. Ариун Тимүжин гэдэг хоёр хүн ингээд амьдраад нэг ийм хийсэн шүү гэсэн дурсагдах юм л хойч очтой үлдээ. Тэгээд аав ээжийнхээ эмээ ачиг хариулж тэр хүмүүстэйгээ бас тэр хүмүүс үлгэр дуурайл амьдрал гэж боддог. Өнөр алсан тэр гайхан танхим. За 2008 оноос хойш хоёулаа хамтдаа 9 жил гарныг туулсан байна. Тэгээд одоо одоо л хоёулаа амьдрал ихсэж байна. Одооноос тэгтээ яг жинхэнэ амьдрал маань жинхэнэ одоо хайр гэдэг үгийн утга нь яг илэрх баха. Тэгээд өнгөрсөн хугацаанд хамтдаа байх хугацаанд ч юм уу эсвэл хол авах хугацаанд ч гэсэн одоо бит хоёрын хайр ердөөсөө хүрээгүй дандаа нэмэгдээ дандаа болон мөргөлж исэн. Тэгээ энэ чигээрээ дахиад 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил хүүхдлээ бас хамт байхыг хүсэж байна. Тэгээд зөндөө хайртай шүү. Зөндөө хайртай шүү. Ирээдүйд тэгээд хамтдаа сайхан эрүүл чирэг гэр бүлтэй болоод бас олон хүмүүсийг араасаа дагуулсан, олон хүмүүсийн араас нь бас дагсан зөв амьдралтай бас олон хүмүүсийг зөв чиглэлд төлөвлөсөн. Тийм бас хамтдаа Монголын нэг сайхан гэр бүл болохын төлөө харин чамдаа зөндөө хайртай шүү. Ирээдүйд хамтдаа
сайхан амьдрал бүтээгээд хамтдаа сайхан ирээдүйд урагшаа. Хайртай шүү. Битгий байлаарай. Хайрт меня